Сайн мэцэн та бүхэнд дэмдэг өгье. За Cryptoverse нэгэн дугаар location slot эхлэхэд бэлэн болсон байна. Манай өнөөдрийн спонсор EBC Financial гэдэг брокеринг компани оролцож байгаа. За тэгээд энэний талаар солингуу мэдээлэл хүргэнэ. Та хэдийг авсан байх гэж тэгээ гайхаж байгаа бах. Доор бичээрэй. Та бол тэр гэж үгүй тий. Та бол мөнгөний нөгөө. За ямар ч тач өнгөрсөн 7 хоногийн хувьд бол крипто мөн жоохон уналттай байж байгаа сайн говтгаас сэргсэн байгаа. За тэгээд яг энэний тухай зарим нэг аналистууд хэн юу хэлвэ гэд бас жоохон мэдээ уншлаа. За тэгээд 11 сар бол өөрөө ер нь дунджаар 41 өрсөлттэй байдаг айгу тийм эерэг сар байсан авч энэ удаагийн 11 сар бол 1767-гийн уналттай байлаа. За тэгээд Plancy гэдэг биткойн аналист байдаг. За нөхөр бол за энэ удаагийн цикл одоо өмнөх циклүүдээс бол ингээд өөр болсон. Өөр болсон гэдэг нь бол одоо ингээд муу гэсэн үг бол биш. Зөвхөн нөгөө өмнөх түүхэн тэр өрсөлтийн савдыг даахгүй хаа. Гэхдээ энэ өөрөө bear market гэсэн одоо бас үг биш шүү гэдэг санааг нь төвшүүлсэн. Одоо энэ нөгөө cycle дээр амар анзаардаг одоо зөв угаасаа нөгөө нэг нөхцлүүд аяга ондоо болцсон, ETF-тэй болцсон, хөрөнгө институтууд авч байгаа, улс орон авч байгаа. Тэгэхээр нөгөө нэг bear market явдаг, bull market явдаг хугацааны хувьд бол жоохон ондоо болоод тэр cycle-аар өөр дадах шүү тийм үү? Тийм бас тийм нөлөө байгаа байх. Quentin Francis гэдэг өөр биткойн аналист болохоор за яг одоо үннийг хэлээд биткойн бол одоо ингээд топ буюу дээшээ ихэс илүү доошоо ёроол руугаа ирнэ илүү ойртох магадлал нь өндөртэй байгаа гэдэг тийм сөрөг зүйлийг ярьсан. За энэ Bitmine-ийн одоо Tom Lee гэдэг нөхөр болохоор юу хэлсэн бэ гэдэг тэгэхээр за би бол биткойныг буцаад 100k гэдэг төвшөндөө он гарахаас өмнө бол оччихно гэдэг итгэлтэй байна гэдэг зүйл ярьсан. Чи юу гэж бодож байна? За би ч за тэр яах вэ бол техник шинжилгээнээр ярих шиж байна. За ерөнхийдөө 11 сар маань өсөлттэй байдаг. Дунджаар бараг 40 орчим хувь. Өсдөг сар маань өөр 17% уналттай хадлаа. Тэгээ 11 сар улаан бол 12 сар улаан байдаг бас. Түүхэн датагаа учраас би бас жоохон эргэлзэж байна. За тэгтээ бас яг CZ ч юм уу зарим бас хүмүүсийн Twitter дээр X дээр жиргэж байгаа зүйлийг харах юм бол одоо яг ер нь бол одоо л жинхэнэ bull market эхлэж байна гэдэг мэдээлэл аяг явж эхэлж байна та. CZ-ээс нэр Binance ч нөгөө нэг юу батсан 2 CEO-тэй болсон. Co CEO-тэй болсон нөгөө үүсгэн байгуулагч CZ-тэй хамтран үүсгэн байгуулагч эмэгтэй байд мөн давхар. Тий. Co CEO гэдэг албан тушаалтай болчихж байгаа юм лээ. Тэгээд хоёр гүйцэтгэх захиралтай компани болчихж байгаа шиг үлээ. За ямар ч тач юу класснууд болон Ferrari Digital гэж байгаа компани зүгээс хийсэн судалгаагаар бол 22 оны уналтаас хойш биткойн зах зээл дээр ингээд цэвэр мөнгө нөгөө 732 тэрбум долларын тэнцэх хэмжээнд одоо ингээд урсгалыг ер нь татцсан байх магадaltaй байна гэдэг дата гарч ирсэн. За тэгээд 16,000-ын ёроолоос бол одоо ингээд 690 спот дээр бол ингээд өссөн байгаа. За энэ датанд донд өөр нэг сонирхолтой юм юу байсан гэдэг тэгэхээр крипто зах зээл нь өөр ингээд дээшээ доош айгүйх савлтай гэж ярьдаг. Угаасаа тийм байдаг. Тэгээд урт хугацааны тэр нөгөө нэг савлгаа бол одоо ингээд хуучин 84.4% байсан бол одоо 43% болоод 2 дахин буурсан гэдэг үзүүлэлт байна. Өөрөөр хэлбэл энэ зах зээл маань ингээд өсөж одоо нөгөө нэг юу гэдгийг өсгийн хэрээр илүү нөгөө хашийн савлгаа бага болдог гэдгийн шинж тэмдэг ажиглагдаж байгаа. Тэгэхээр магадгүй одоо буцаад 16k л унаа гэдэг хүлээлт маань өөрөө бас өрөөсгөл байх магадлал өндөртэй юм болов уу гэж бодсон энэ датаг хараад. Ер нь 16 гэдэг бол одоо жоохон боломжгүй юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр 70-аас доошоо ороод ирэх юм бол мөн институтийн худалдаа авсан биткойн дундаж ханшаас доош ороод эхлэх юм байлээ. Тэгэхээр мэдээж нэг том хөрөнгө оруулагч нар маань ашиггүй шашигтай ажиллахын тулд дэж тодорхой зүйлүүд хийх байх л та. Тэгэд одоо чамтай адилхан техникэл ханс гэдэг хүмүүсийн зүгээс бас нэг юм төвшин гаргаж лээ. 93,000 гэдэг төвшиннийг эвдэж чадах юм бол 98 хүртэл ингээ асуудалгүй явчихна. Энэ 93, 98 гэдэг бүсүүд маань өөрсдөө бас ингээ нэлийн том resistance байгаа гэж үзэж байгаа юм байлээ. Тэгээд энэ дунд бас нөгөө нэг Shark Tank-ийн Kevin O'Leary орж ирээд нэг юм ирсэн байлээ. Тэр нөгөө нэг маркетинг засгийн үзүүлэлтүүд ихнээ сайн биш байлаа ч гэсэндээ биткойн бол асуудалгүй энэ дэше явна гэдэг юм ярьсан. Тэгээд энэ хүн бол крипто бол бас сүүл орж ирээд идэвхтэй комментууд хэлдэг болсон. Гэхдээ энэ хүний яг энэ хэлсэн үг бас хэр суурьтай вэ гэдэг дээр бол эргэлзэж байна. Яг тэгвэл Shark-ийн хувьд хүн Shark Tank үзчихсэн бол Shark-ийн хувьд бас нэр хүнд муутай зүйлийн байгаад идэг ч тийм. Дандаа нөгөө нэг хит юу гэдэг нөгөө дамгаалсан маягийн дийл хийх гэж бодоод байдаг. Гэхдээ энэ хүн тим хүн маань өөрөө биткойнд итгэж чинь гэдэгтлээ угаас өсөх нь бас үнэн юм шиг тийм. Хадаас яг энэ л хугацаанд нэлээд том хүчтэй уналтыг үзүүлсэн. Тэгэхээр тэр уналтыг бол буцаад яг нөхөд гараад ирсэн маа гарч болж байна тийм. Энэ л уналтан дээр нэг сонирхолтой зүйл ажиллагдсан. Зах зээл дээр баг муу мэдээ гарч эхлэегүй. Бид бол энд юм баг юу хактуулаа, Binance унтарлаа ч гэдэг юм янз бүрийн байдлаар тийм муу мэдээ гарч ирээгүй. Зүгээр л зах зээл маш хүчтэй уналтыг үзүүлсэн. За тэр уналтыг бол зөрүүлээд маш хүчтэйгээр
баг томчууд маань худалдаа авалт хийв юм нэлээд бас өндөр хэмжээний өсөлттэй юм бол ороод ирлээ. За энэ дээрээс Трампын бас нөгөө хүн амын орлогын харнатаараа бууруулна байхгүй болгоно ч гэдэг юм мэдээлэлд яг богино хугацаанд эерэг байдлаар нөлөөсөн байж магадгүй. Алстаа нэг жоохон хэцүү хүмүүс даа. За дараа 7 өдрийн хугацаанд харах юм бол бас CPI мэдээ гарна. CPI мэдээг бол Америкийн нэгдсэн улсын инфляцийг бол 1%-аар бол буурна буюу 3 дээр харж байгаа юм байна лээ. Тэгэхээр магадгүй инфляцийн мэдээ бууралтай хүлээлттэй очиж зах зээл өссөн гэж магадгүй. За нөгөө талаараа биткойныг нь бол хэзээж майн хийж байгаа хүнээс доош ордгоо гэж үздэг юм байлээ. Тэгээд тэрнтэй холбоотойгоор бол биткойны майн хийж байгааг та Google дээр харчихгүй. Тэгвэл тэрнээс тэр бүснээс доош орохгүй гэдэг бас тийм санаа ер нь бол явах шиг байлээ шүү. Мэдээ өгч байгаа юм шиг те. Зургалж яриад байгаа шиг. Нэг мэдээ ярьсан Google-д үзчихгүй гэж шүү. Хүмүүс тэгж яриад илээ. Эзэн бий юм байна. Тэгээд Tether нөгөө нэг юу урагд майнинг компанид ажилладаг байсан. Тэр нь болонгууд сэргийгдэгчийн хүчтэй тулгуурлалт майн хийдэг зэдэг гэдэг нөгөө байгаль орчин дээлтэй гэдэг байгаль орчны салбарын бүхэл гой өмнөдийг ашигласан газар байсан. Гэхдээ 4.8 сая долларын өртөө тэгээд үйл ажиллагаагаар нь төр зогсоож байгаа гэдэг зүйл явж байна. Тэгээд энэ нь яг уу зах зээл дээр нөгөө нэг биткойн майн хийх зардал илүү өндөр болцсон гэдгийг бас шууд бусаар нэг илтгэж байгаа нэг шинж тэмдэг баг. Гэдэг нь өөр цахилгааны зардлаас нэлийн дээр байгаа гэсэн санаа байгаа тий. Нэг амар тийм тойруугаар хэлээ тий. Яг хиддээс доош орохгүй гэдэг санаагаа ерөөсөө хэлдэг байсан. За нэг ийм зүйл болж өнгөрсөн байгаа. За тэгээд муу мэдээ байж болохоор ганц зүйл нь за Citadel гэдэг компани байдаг тий. Citadel-ийн зүгээс одоо энэ нөгөө нэг хувьцаануудыг токенжуулж гаргана гэдэг байгаа одоо энэ DeFi платформуд чинь яг үнэндээ бол крипто зах зээл гэхээс илүү хэрвээ тийм үйлдэл хийгээд хөрөнгөний зах зээлийн үнд цаасыг ингэж токен болж байгаа бол эдгээр тэр криптогийн журамдаа биш үнд цаасны журамд захирагдаж ажиллах хэрэгтэй гэдэг зүйл яригадад нэлээд крипто журмтай хүмүүсээс шүүмжлэл авсан. За гол аргумент нь юу байсан бэ гэхээр за нэг крипто платформ ч юм бол ингээд эзэн мэхээс илүү артал ингээд код сэлж байгаа. Код гэдэг бол өөрөө free speech буюу хүний одоо үг хэлүүлэлт бодлоо эрхлэх хэрэгчлөөтэй адилхан ингэж үзнэ. Тэгэхээр энэний эсрэг одоо ийм акт хийж байгаа нь бол ингээд Citadel-ийн зүйлс маш буруу юм а гэдэг зүйлүүдийг ярьсан. За тэгээд цаашаа тодруулаад сонирхолтой мэдээ гэх юм бол SKR гэдэг токен байгаа. За Solana-гийн secret гэдэг утсыг авсан хүмүүст бол airdrop хийтэн гэж яригадаад байгаа. За нийт 10 тэрбум SKR гэдэг токен гарна. Энэ 30% airdrop явагдана. Тэгэхээр утсыг авсан хүмүүс бас даваа тал болж магадгүй. Энэтэй холбоотойгоор бас Solana-гийн тэр 126 дундчлуу өсөлтөөс хурдан байлаа гэж яригадаад байсан. Авч Ledger яг энэ эсрэг сөрөг мэдээ хараас нь гаргацсан тэр юу гэдэг тэгэхээр за энэ Solana-гийн утаснд ашигласан чипийг бол ингээд хүн ингээд хаагдаж орох бүрэн боломжтой юм байна. Тэгэд энэ чип бол өөр яг санхүүгийн тийм үйлчлэгийг үзүүлэх юм уу тийм зорилгоор гарсан чип биш учраас хакеруудын халдлагад бол амархан өртөөд эсрэгээр энэ утсыг авсан хүмүүс маань криптогоо алдах хэрэгсэл маш өндөртэй шүү гэдэг зүйлийг сөрөг мэдээ болгосон. Гаргасан байлаа. Энийг айгу найдвартай утас мэт гэдэг байдлаар маркетинг хийж яваадсан юм байна. Тэгсэн чинь нөө гэдгсэн. За тэгээд өөр нэг төсөл байгаа. За бас Citadel-тэй холбоотой. Citadel-ийн хуучин Citadel ажилладаг байсан хүмүүсийн гаргасан Fin гэдэг төсөл байгаа. За энэ нь болонгод stable coin-оор хил хооронд нөгөө нэг саадаг бас хурдан шилжүүлэх хийхтэй холбоотой төсөл хэлээ. За тэгээд 17 сая долларыг Pantera, Sequoia болон Samsung гэдэг газруудаас төвлөрүүлж чадсан. Тэгэхээр иймэрхүү төрлийн төслүүд хичнээн яг үндсэн бизнес нот stable coin-тэй холбоож гэсэн засаглалын токеныг гаргачихдаг. Тэгээд засаглалын токеноос нь дэвш airdrop ч юм уу хотлоод авчих юм бол бас өгөөжтэй байх магадлал өндөр байгаа гэдэг учраас та бүхэн энэ төслийг хүснэг сонирхоод үзээрэй гэж санал болгоё. За гэхдээ энэ ямар нэгэн байдлаар санхүүгийн зөвлөгөө биш гэдэг та бүхэн мэдж байгаа. За нөгөө талдаа Япон улсад бас нэг сонирхолтой зүйл болоод байна. За Японы одоо санхүүгийн зөвлөх гэх юм уу та тийм FSA болонгууд крипто ерөнхийдөө дээдлэлт нь 55% хүрчмийн татвар авдаг байсан байна. За энийг 20 болгож бууруулнаа гэдэг зүйл яригдж байгаа. За ингэснээр Япон улсын криптогийн салбар бас тэнцээ шинэ төрх койнууд бас нэлээдгүй амжилт үзүүлэх магадaltaй гэдэг зүйл рүү очиж байгаа. Тэгээд Японы хувьд нийт хэрэглэгч нь бол 12 сая болж өссөн. Тэгээд крипто хоол хийж байгаа хүмүүсийн тоо ингээд тогтмол өсөлттэй явж байгаа тийм зах зээл байдаг юм байна. Ер нь крипто дээр Япончууд бас нэлээ хүч төрөнгөж орж ирж байна те. Ерөнхийдөө Хонконг бол нэг хэсэг криптогийн хаб болно гэж явдаг байсан. Одоо ерөнхийдөө дийлэгтэй Японы том компани Meta ямар компани билээ бас нэг Meta Planet гэж наа тийм те. Тэр компани бас Японы компани. Ер нь бол Япончууд нэлээд крипто дээр нэлээд бас хийсэн зүйлүүдийг хийж байгаас харагдаж байна. За тэгээд Ethereum дээр нөгөө Fusaka гэдэг энэ жилд хийж байгаа хамгийн хоёр дахь том системийн шинжилэл орж ирсэн. За давчхандаа бол за энэ шинжилгээний ачаар ерөөдөө юу төлбөр нь буурж байгаа. За тэгээд нөгөө нэг
нэг удаагийн гүйлгэж юм уу амжилт мэдээллийн тоон 8 дахин хийж байгаа гэдэг тийм төсөөлөд байжлаа. Цаана нэг юу болоод байгааг ойлгох гэхээс илүү энэ нь ямар ч хөдөлтөө гэдэг тэгэхээр Ethereum дээр суурьсан layer 2 төслүүдийг илүү хямдхан илүү хурдтайгаар ингээд гүйлгэх ч юм уу тэр боломжоор хангана. Ингэснээрээ одоо Starknet ч юм уу дээр суурьсан Arbitrum гэх мэт төслүүдэд ер нь бол давуу талтай гэж яригадаад байгаа. Өөр юм юм. Гэхдээ тэгээд өсөх нүгөө тэгэл харъя да тий. Gatsby буурж байгаа нүр айгу дааталтай алтай. Тэгвэл Ethereum дээр гүйлгэх хамгийн сул тал нь ерөөдөө Gatsby болчихдаг тий. Ачаал нэгсэх юм бол ерөөдөө Gatsby хідүүлж үр айгу хэцүү байгаад байдаг. Тэгэхээр учраас ерөөдөө Gatsby-ны асуудал шийдэж байгаа сайн байна. За мэдээж layer 2 төслүүд нь амжилттай нэх юм бол нэг Arbitrum байгаа айгу зарчаасан да. Тий. Zcash, Arbitrum, Starknet өөрч юу гонцолсон байлаа. Optimism дөрөв тий илүү онцлсан байсан. Энд бол апдейт хийгдсэнтэй холбоотой. Ер нь давуу талууд энэ дөрвөн төсөл төр өсөх байхаа гэдэг. Гэхдээ энэ мэдээллийг ийм хөцөл болно гэдэг аль дээр мэдчихсэн учраас та яг энэ мэдээг сонсоод альжинд хэлээ гэдэг юм бол тэр өсөлт найзны яваад өнгөрцөн бах магадлал өндөртэй шүү гэдгийг сануулад ингээд миний хүрэх мэдээллийн өрөөд өндөрлж байна. За ингээд та бүхэн крипто дээр ажиллаж байгаа сонголтод биш Binance Bridge сонгож ажиллаж байгаа. За мөн Forex broker сонгож байгаа. За өнөөдөр нугаар дээр нэг шарат их брокер бол за EBC broker байгаа. За EBC дээр нэг шинэ шинжилгээ орж ирсэн. За $500 хүртэлх долларын депозит хийх юм бол unlimited leverage ашиглаж болж байгаа юм билээ. За 500-аас 2000 хүртэлх юм бол 2000 хүртэлх leverage-ийг ашиглах боломжтой юм шинэ функц гарч ирсэн билээ. За мөн бас дахиад нэг хөтөлбөр байгаа. Би тэрийг техник шинжилгээ дондуураа яаж олцох талаар хэлэлцсэн дээр шийдлээд яриа гэж бодож байна. За ингээд EBC-гийнхаа охин болон Томдоо амжилт хүсье. За ингээд technical analysis болон дугаар шууд орцгоё. Ийм учраас л энэ дуур хийж амаа. EBC-ийн охин гэсэн. Нэрийн дуутаас нэр нь юм лээ. За юу яцхан. За цааны цагийн мэд. За энэ өдрийн бас мэдээг үргэе. За ямар ч сэдвүүлээ биткойн дээр апдейт хийгээд явъя гэж бодож байна. За түрүү 7 өдрийн хугацаанд хэдүүлгийн Орсон арилжааны оролдолыг энд харагдаж байна. За энийг бол ерөнхийдөө олыг ярьж байгаад Орсон тий. За энийг яг юу гэж ярилцж байсан бэ гэхээр за ерөнхийдөө бол энэ дээрээ тааз бол байгаад байна. Доороо спорт бол байгаад байна. За нэг талаараа арилжаанд орох сонирхолтой хүмүүс байвал энийг доош straight pullback хөдөлгөөн орж ирэх юм бол доош short авах боломжтой гэсэн. За мөн магадгүй тааз нар их short арилжаанд орно гэсэн таамагтай байсан. За эндээс бол ерөнхийдөө бол план дагаа бол short арилжаанд бол орсон. За энэ short арилжааг яг яаж хаанаас арилжааныхаа гаралтыг хийсэн бэ гэдгийг тайлбарлаад явъя. За энийг арилгаач. За ерөнхийдөө бол TP тавиагүй. За stop loss-ыг бол ямар ч бүх арилжаан дээрээ бол заавал байршуулад явдаг. За ерөнхийдөө бол доош нэлээд огцом хүчтэй уналтын хөдөлгөөн бол эндээс орж ирсэн. За энэнийхэн дараа ерөнхийдөө юу үүссэн бэ гэхээр за би өмнөх байдлаар за нэг иймэрхүү импульс хөдөлгөөн орж ирсэн. Энэ нэг жижигхэн цэцэр хөдөлгөөн орж ирээд дахиад уналтын хөдөлгөөн бол орж ирсэн. За энэ дээр бол ерөнхийдөө яаж менежмент хийсэн бэ гэхээр энэ дээр буюу нөө correction-ын дээр stop loss-ыг бол байршуулад тавьсан. За тэгээд энэхүү хөдөлгөөн маань цаашаага юу болж явсан бэ гэхээр за эндээс нэг хөөрхөн доош харсан head and shoulder маягийн паттерн үүсээд дэше straight шууд тэр чигтээ дэше яваад миний break even stop loss-ыг бол энд аваад за тэндээс орсон short арилжаа энд хагцаан гэж болж байна. За эндээс ерөнхийдөө нэг long арилжаа бас шалгах бас момент өгн үүссэн. За тэгтээ илүү pullback-ийн хөдөлгөөн бол илүү хүлээсэн гэж олж болно. За тэрийг юу гэж хэлэх вэ гэхээр за ерөнхийдөө бол head and shoulder гэдэг паттерныг за мэдгүй юм бол хийсэн тайлбарлаад нэг явчих гэж байна те. Ерөнхийдөө бол head and shoulder буюу мөр толгоон мөр үүсээд иймэрхүү паттерн үүсгээд head and shoulder паттерн гэдэг. За тэгэхээр энийг нь neckline буюу хүзүү гэдээ ойлгочдөг. За тэгэхээр эндээс яг яаж арилжааны оролт хийдэг вэ гэхээр head and shoulder паттерн доошоос сэтэрлээ. Pullback хөдөлгөөнд орж ирлээ. Эндээс нь short арилжаанд ордог иймэрхүү баталгаанд бас байдаг. За тэгэхээр энийг бол ерөнхийдөө яг эсрэг талаас нь харсан гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг одоогийн нөхцөл байдал дээр харах юм бол за нэг иймэрхүү паттерн үүссэн. За магадгүй энэ дээрээ спорт авах юм бол харин дээшээгээ long арилжаанд орё гэдэг байдлаар хандсан боловч за ерөнхийдөө бол тэр жигтэй дээшээгээ огцом өсөлттэй гэх юм бол ороод явчихсан баг гарч тэ. За одоо бол энэ шинжилгээ бол өнгөрсөн. За одоо харин ямар ч байсан bearish дээр нь зураад байсан биткойн маань доош сэтэрсэн. За энэ эргээд маш хүчтэй pullback хөдөлгөөн дээр орж иж магадгүй гэж хараад байгаа. За тийм учраас магадгүй дахиад үргэлжлсэн уналтын хөдөлгөөн орж иж магадгүй гэж хараад байгаа. За энийг USD dominance-тай тайлбарлах юм бол USD dominance дээр за баг цагаар харч дөө.
За нэг иймэрхүү bullish маягийн паттерн үүсээд байсан. За доороо маш том support zone байгаа гэдэг одоо ерөөдөө дугаар алгасгүй үздэг хүмүүс л баг мэдэж байгаах. За daily time дээр харах юм бол ерөөдөө маш том таад байсан, support болж байсан, дахиад support zone болсон, доош стрээд ороод ирэхээр тааз болчдөг, дахиад тааз болсон. За магадгүй энэ дэр дээшээ баг стрээд гараад ирсэн учраас шал болж магадгүй буюу support zone болж магадгүй. За тийм учраас support zone дээр pullback маягийн хөдөлгөөн орж иж магадгүй гэж харж байсан. За энийг бол ингэж паттерн дэше стрэх болоо тэг биткойн дээр short арилжаанд орно гэсэн. Тэр арилжаал дууссан. За одоо ингэ харах юм бол дахиад нөгөө нэг support zone шалгаж яана гэж харж байгаа. За одоо харин дахиад шинээр үүссэн хоёр оройг хооронд нь холбоод үзвэл за нэг иймэрхүү бас паттерн үүсч магадгүй гэж яваад дэш стрэж магадгүй. За тэгэхээр магадгүй одоо энийг сайн ажиглах хэрэгтэй болов гэж харж байна. За ямарсаа ойрын 30 минутын дээр ингээ харах юм бол за ерөнхийдөө волюмуд нь аяга багасж байгааг харж байна. Тэгтээ нэг иймэрхүү паттерн харагдаж шít. Тэгэхээр манд доош стрэж магадгүй харагдаж байна. Тийм учраас за хэрвээ биткойныг одоо ерөнхийдөө бол томчууд за бас нөө X дээр аяг явж байгаа зүйл нэг одоо дэлхийн хамгийн өндөр IQ-тэй хүмүүс биткойныг $120,000 хүрнэ, $200,000 хүрнэ. Одоо бол bull market эхэлж байна гэдэг байдлаар ийм prediction-ууд аягүй их явж эхлэв дээ. За CZ гэж гисэн одоо маш утгагүй том all time high хий болно ч гэдэг юм. Ерөнхийдөө нэлээд bullish байдлаар харж байгаа шинжилгээнүүд бол байгаа. За тэгэхээр хаа нөгөө талдаа хэдүүлээ USDT dominance-ыг илүү жоохон томоор хараад энийг илүү тааз байгаа юм байна. Энэ таазнаас одоо доош унана гэдэг байдлаар бас харж болж байна. За тэхийн тулд ерөөдөө бол надад бол илүү баталгаа хэрэгтэй. За би тэрийг юу ч хэлэх үгээр доош стэрлээ. Энд дээр магадгүй дахиад pullback хөдөлгөөн оржоод уналтын хөдөлгөөн орчих юм бол за магадгүй биткойн өрсөлдөөн хөдөлгөөнд бол орж иж магадгүй гэсэн хүлээлт бол байна. За мэдээж койнууд өсөх юм бол мэдээж крипто арилж байгаа, хадгалж байгаа хүмүүсд мэдээж сайн мэдээ болж хувирна. За тийм мэдээж өсөөсөө ч гэж хүлээж байна. За эндээс нэг юмрхүү паттерн үүсчихсэн л байгаа юм байна. Тэгэхээр магадгүй USDT dominance эндээс гой bearish маягийн паттерн үүсэж ин тоош стрэх юм бол биткойн дээр өсөлтийн хөдөлгөөн орж иж магадгүй гэж харж болохоор харагдаж байна. За Ethereum дээр за хэдий том support zone алдсан ч гэсэн нэг сайн мэдээ байгаа нэгэд яг түрүүгийн лагийн дугаар дээр ижсэн. За нэг иймэрхүү bullish маягийн паттерны шалан дээр байна. За эндээс бол нэг иймэрхүү bearish маягийн паттерн үүсэж байна. За магадгүй дахиад доош ирэх юм бол support zone энд тохиолдолтойг таамаглаж ясан. За ямарс одоогийн байдлаар нөгөө нэг үүсэдсэн bullish дээрнийхаа таазан дээр яг ирсэн хариу үйлдэл маягийн зүйл аваад байж байна уу да. За ямарс энэ биткойны уналтан дээр хамтыг унссан bearish дээр энэ паттерн бол яг ажиллаа хийгээд бол дуусжээ. За одоо харин Ethereum-ийн хувьд бол нэг том тааз шиг зүйл дээр ирчихсэн байна. За хэрвээ эндээс дэш straight pullback маягийг орж ирэх юм бол яах вэ гэхээр эндээс long альчаад орно. Тэгээд stop loss-ыг харж агаад за энэ хавьд ерөөдөө week та дэштэй даваашаас энэ доор эсвэл энэ доор байршуулж агаад дэшээгээ long альж байна гэсэн. За тэгвэл эхний байдлаар тааз нь 3000 4000 байгаад байгаа учраас stop loss-ыг харьцангуй бага тавиад risk reward-ийн харьцааг мэдээж risk нь бага, reward нь мэдээж их байдлаар тохируулах хэрэгтэй. Тэгээд доорош нэг харьцах 3 арилжаа хийгээрээ яг 50-50 арилжаа буюу тийм gamble маягийн арилжаа бол би бол нэг таашаагаад байдгүй хүмүүст ч зүглөөд байдгүй гэж хэлж байна. За ерөнхийдөө одоо бол нэлээд хүлээлтийн байдалтай байсан зүгээр ах гэж бодож байна. Ерөнхийдөө одоо бол яг зах зээл дээр айхтар том мэдээ байхгүй. За дараа 7 хоногийн хугацаанд бол CPI мэдээ дээр бол гарна. За мэдээ зах зээл нэлээд нөлөөтэй мэдээлэлүүд гарна. За одоо л илүү харьцангуй Ethereum, Bitcoin, USDT dominance 3-ыг бол илүү сайн харж байгаад за магадгүй Ethereum дэшээс тэрх юм бол long арилжаа. За Bitcoin дээр за 15 надад. За 15 надад харах юм бол за магадгүй яг богино цагийн хугацаанд харах юм бол доороос импульс хөдөлгөөн, correction хөдөлгөөн. Тэгэхээр дараагийн дахиад нэг импульс хөдөлгөөн буюу дээшээгээ орох боломжтой тийм зүйл үүсч магадгүй. За Bitcoin дээр нэг баг цагаараа нэг иймэрхүү булш маягийн паттерн бол үүсч байна. За тэгэхээр энийг ажиглая те. Энэ паттерн нэрээ дэшээс тэрх юм бол сэтгэлтэн дээр нэ баг цагаар харж байгаа учраас за long арилжаа хийхэд бол маш гоё
stop loss баг тавигдчих юм гэсэн үг. Паттерныхаа доор stop loss тавилаа. Дээшээ long арилжаа. Харна гэсэн үг. За мэдээж томчуудын ярьж байгаа одоо bull market эхлэн дахиад одоо өсөлтүүд эхлэн гэх юм бол за хэдүүлгийн ойрын цаг бол 110 мянгаас төвшин дээр том support zone, том resistance болж байгаа зон бол байгаа. За ингээ харвал урд нь таазуулсан, дээшээ straight шал болж байсан. Дахиад эндээс нэлээд том хүчтэй уналтыг week татаад дээшээ гарч ирсэн гэхээр за 109 110 дээр бол нэлээд худалдаа холтууд бол байсан гэж харж болохоор байна. За тийм учраас ойрын таазуул 110 руу байх хандлагатай. За нөгөө талаар хэдүүлээ яс нэлээд харах дуртай бас нэг зүйл байгаа штэ. Тэр нь юу вэ гэхээр за өмнөх all time high хөдөлгөөнүүд байгаа. За энийг харвал энэ паттерныг хэдүүлээ хүлээж байгаа штэ. Энэ паттерныг хүлээж байгаа гэсэн үг. Тэгэхээр иймэрхүү паттерн үсэд унж магадгүй гэдэг байдлаас хараад байгаа. Тэгэхээр энийг бас яг ерөнхийдөө бол ажиглаад байгаа. Эхний байдлаар бол ямарч одоо хэдүүлээ бол яг энэ хавцаа бол байна шүү дээ. Тэгэхээр магадгүй дахиад Т6 дэш өслөө, нэг 98 99 рүү өслөө, доош унлаа гэхэд нэг 85 руу дахиад өслөө гэхэд дахиад нэг 97 орчим руу өсөх. Иймэрхүү хөдөлгөөн бол хүлээж байгаа гэсэн. За магадгүй яг эндээс bear market хэлнэ. За тэр үед нэг зах зээлийн мэдээлэл болох нь уу гэдэг байдлаас харж агаад за мэдээж миний яг том цагаар буюу алстаа төлөж байгаа арилжаа гэх юм бол нэлээд том ийм аяга хөдөлгөөн бол хүлээгээд байгаа. За тэгтээ саяас Binance Blockchain Week дээр бас нэлээд яригдсан зүйл нь за түрүүний fundamental мэдээлэлээр яригдсан те 4 жилийн cycle гэдэг байгаа шүү те. За Bitcoin бол ингээд тодорхой хэмжээнд өсөөд явж байгаад bear market яваа дахиад нэг 4 орчим жил ингэж өсөөд за ингээд эндээс дахиад нэг үргэлжилсэн уналтын хөдөлгөөн бол эндээс дахиж ингэж орж ирээ дахиад ингэж явдаг гэдэг иймэрхүү cycle байгаа да. За энэ cycle-уудыг одоо л ингээ харахад яг урд нь бол яг биткойнер ямар ч тийм ховсогч байгаагүй буюу ETF янз бүрийн хөрөнгө оруулалтын сангууд хүмүүсийн мэддэг хүмүүсийн тооч цөөхөн байж хүмүүс сонирхдаггүй ч байж тэ. Одоо бол нэлээд олонний анхааралтай байдаг болсон. Энэ өөр бас нэлээд хөрөнгө оруулалт хэрэгсэл болж эхэлж байгаа гэдэг байдлаар хандах юм бол энэ bear market-ийн cycle маань өөрөө багасж магадгүй. За дээр нь нөгөө огцон өндөр өсөлтийн хөдөлгөөнүүд маань илүү удаан буюу удаанаар жигд маягийн өсөлттэй нэлээд тогтворжиж stable маягтай болж эхэлнэ гэсэн. Одоо ингээд хэдүүлээ олон жилийн түүх харах юм бол за жишээ нь за gold-ыг харъя те. Gold-ыг харах юм бол за ингээд ерөнхийдөө нэлээд тогтворжоод явж байгаад за энэ бол ерөнхийдөө geopolitical асуудлуудаас болоод ингээд өсөлтийн хөдөлгөөнд бол орж ирсэн. За ерөнхийдөө тэгтээ weekly chart харах юм бол ерөнхийдөө бол ингээд алстаа бол ингээд өсч идэг зүйл рүү Bitcoin ч гэсэн ерөнхийдөө бол алстаа ингээд өсч идэг зүйл рүү орох болов тэр төс өмнөөс нэлээд баталгаажаа доктортой байх болов гэсэн байгаа. За тэр Binance Blockchain-ээр ярьж байгаа бас зүйл нь энэ cycle өөрөө богиносож магадгүй буюу за bear market-ийн хугацаа илүү богинохон байх боломжтой болж эхэлнэ гэдэг зүйл яригадаад байлаа. Тэгэхээр магадгүй би бол энэ дээр ч гэсэн санал нийлж байгаа. За магадгүй bull market гэдэг зүйл нь илүү урт удаан үргэлжлээд за bear market нь илүү бас богинохон хугацаанд үргэлжилдэг болов. Тэгэхээр бас нэг том шинжээчнэр Binance Blockchain дээр бас pitch тавьж байгаа хүмүүсийн ярьж байгаа зүйл нь Bitcoin бол одоо яг bottom буюу за нэлээ яг bottom дээр ирсэн байх шүү. Тэгэхээр одоо энэс цаашаа бол дахиад өсөлтийн хөдөлгөөн байгаа гэдэг нэлээ эрэг төсөөлөлттэй panel discussion-ууд явж байсан. За тийм учраас магадгүй бас томчууд гэж харж байгаа бол өсөлтийн хөдөлгөөнөөс орж магадгүй гэж харж байна. Тэгэхээр хэтэрхий нэг талыг биш аль болох хаана боломж байна. Тэр боломжн дээр нь суурлаад хэдүүл ашиг хонжоо олохыг бол зорих хэрэгтэй. За тэгэхээр Bitcoin дээр ямар ч ихний байдлаар энэ паттерныг бол харж за яг энэ дугаар орох үед дэшээ сэтэрсэн байх нь яах юм гэдгийг нэлээд харцгаая. За Ethereum дээр бас мөн адил анхаарах цэг бол нэг 3200 3300 гэсэн түвшин дээр бол байна. Тэгэхээр одоо л эндээс нэг юм correction хөдөлгөөн орж иж штэ. Тэгэхээр магадгүй дэшээ стрээд огцон хөдөлгөөн бол орж магадгүй. Тийм учраас хойрын хугацаанд олонг арилж аваад харж байна. За мэдээж алстаа бол жоохон уналтын хөдөлгөөн бас дахиад горилоод байгаа гэдгийг бол анхаарах хэрэгтэй шүү. За ингээд техник шинжилгээг дуусгая. За ингээд мөн бас манай өнөөдрийн спонсор болж байгаа EBC дээр бас нэг урамшуул байгаад байгаа юм байна. За энэ юу гэхээр та EBC дээр одоо доор байгаа линкээр ороод бүртгэлээ үсгээд за ямар нэгэн байдлаар
та депозит хийх буюу за $100 депозит хийх бол за Tapa Trip гэдэг байдаг ч тэн дээрээс лотери байд юм билээ. За тэрний $100 тутамд нь танд нэг шиг 100 сая төгрөгийн азийн суглаа өгөх юм билээ. За энэ яг ганцхан 100 сая төгрөгийн суглаанд орохгүй. За тодорхой хэмжээнд хусаад за 100 сая хүртэлх гэдэг утгаараа дотор нь хэдэн ч төгрөгийн хонжир байж магадгүй юм билээ. За тэгээ энийг бол танилцуулаарай гэсэн. За мөн бас манай линкээр орж ирсэн хүмүүсээс за random байдлаар 3 хүнд нь $20 депозит бонус бол өгье. Тэгэхээр шууд дансанд нь $20 шууд өгье гэж байгаа юм билээ. За тийм учраас та бүхэн эртхэн шиг дансаа үүсгээд KYC-г баталгаажуулсан шаардлага хангацсан байх юм бол тэр $20 бас эзэн болох боломжтой. За тийм учраас та бүхэн доороо линкээр хурдан бүртгүүлээрэй гэж хэлмээр байна. За ингээд дараагийн дугаар дээр уулзтлаа. Түр баярлалаа. Нэг зүйл ярих марцсан байна. За ерөөс Binance-ийн T-shirt буюу за Binance Campus дээрээс надад нэг T-shirt өгсөн. За би тэрийг бас үзэгч нарт дундаас giveaway зарлаад өгье гэсэн. За 47 гэдэг коммент бичсэн хүмүүс дундаас шалгаруулъя гэд ярьж ирсэн. За тэрийг одоо хэдүүлээ сонгоод хийчихье гэж бодож байна. За ямар ч YouTube comment picker гэдэг рүү орчлоо. Гэт нэг атстан за нийт 71 комент байгаа маань. За би эндээс нэмэх хийжүүлээ. За нэмэх 47 гэдэг random дугаарсан. За эндээс нэмэх 47 гэдэг комент гарчих юм бол за азтны тодруулчих гэж бодож байна. За болж нэм Балчка гэдэг нь тодорсон байна. За ямар ч энэ хүн над руу Instagram-аар өөрийнхөө YouTube-ыг харуулчаарай. За би ямар ч энийг UB Capital ч юм уу нэгэн байдлаар өгөөд явуулчих. Тэгэхээр над руу чат хийрэй. Баяр хүргэе.